одоо энэ өгөөж буюу тий энэ хөрөнгө оруулалтын өгөөжөөс арай өөр. Тэгээд энэ хоёр өөр ойлголтыг бодолж ойлгоод байна уу гэж боддог. MICC санхүүгийн зөвлөх компани. Тэг бид нар энэ Оронагийн хэлцээр дээр бас зөвлөгөө өгсөн. Засгийн газар зөвлөсөн байгаа. Тэгээд яг энэ туршлагаасаа харахад бол энэ нөгөө нэг талаараа ашиг гэдэг нөгөө талаараа бол benefit буюу нөгөө эдийн засгийн ашиг энэ хоёрыг бол яг хольж ойлгоодсон гэж харагдсан. Тэгэхээр энэ дээр бол нэгдүгээрт бол одоо ингээд 64-36-аар эзэмшиж байгаа бол тэнд хооронд нөгөө ашигын аж ахуйн асуудал гарна. Засгийн газрын хувьд бол гол анхаарах зүйл бол хэдэн хүн ажлын байртай болж гин. Тэгээд манай эдийн засгийн өсөлт нийт одоо хэдээр нэмэгдэж байна. Манай валютын нөөц хэдээр нэмэгдэхийн төгрөгийн ханш ямар доктортой ах ингээд айгүй өөр асуудлуудыг анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд надад бол тэгээд би бол ер нь тэр нөгөө benefit cost analysis буюу тэр нөгөө энэ аливаа төсөл дээр засгийн газрын хийх ажил бол нөгөө ашигын тооцоо биш. Одоо хөрөнгө оруулалтын өгөөж бишээ нөгөө өөр нэг эдийн засгийн ойлголт өгдөг шүү дээ. Нөгөө үр ашиг юуны зардлын тооцоо гэдэг. Тэгээд мэдээж өөр хүн хөрөнгө оруулж байгаа болвол энэ тооцоо л үргэлж нөгөө ашигтай гарна. Ягаад гэвэл засгийн газарт бол оруулж байгаа хөрөнгө багахгүй. Нөгөө хөрөнгө оруулалтын эдэмцснээр хөрөнгө оруулагч мөнгө оруулж байгаа нөхцөлд ажлын байр нэмэгдэн, валют орж ирнэ. Тэгээ нөгөө хөдөр нутагт аж ахуй одоо ажлын байр нэмэгдснээр ядуурл буурдаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлаа засгийн газар илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан.